Hello. За. Өнөөдөр ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр юу вэ? Зөвхөн тэнэр заяа. Зөвхөн тэнэр ямар гоё уусгалт хийж болох. Тэгээд тэр уусгалтын дээрээ юу хийх вэ гэхээр тэгээ бас тэр уусгалтын дээрээ энэ арт штэ тий. Энэ нарийн артыг хийцгээе. Тэгээ энэ артыг болохоор би ер нь баг анх удаага хийж үзэж байгаа. Гэхдээ би ер нь бол нэг аргын ажиг яасахгүй. Аргыг нь бол ойлгосон байхгүй юу. Тэг ямар ч тэр ойлгосноор ингээд хаадэд хийж үзүүлээ. Тэгээд ер нь яг миний бодсон шиг байгаасаа гэж би найдаж байна. Тэгээ одоогоор хумсаа ингээд бүгдийн цэвэрлэгийг ийцэн. За тэгээ хумсны хувьд болохоор ингээд юу атсан бэ? Зөвхөн ийм жил төрөгцсөн байгаа. Хатуу жил гэсэн хард жил төрөгцсөн. Тэгээд гол нь ямар ч мат топ ашиглахгүйгээр дээр юу вэ? Зөвхөн тэнэр ингээд хумсан дээр гоё уусгалтаа хийгээд тэгээд дээрэс нь саяныхаа артыг ингээд хийж үзэж байна. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Одоо энийг яах вэ гэхээр зүгээр л клинсерээр арчин бүгдээрээ. Клинсерээр сайхан арчаад өгнө. Тэгин чи шууд гэл байгаа штэ. Клинсерээр эхлээд сайхан ингээ арчаад өгье. За. So smooth болцсон байгаа. Одоо энийг за ийм үргэж яадаг те хүн болгонд байгаа гэж бодож байна юм. Энэнгээр зүгээр үрчин за. Энгээрээ давхар энэ чинь бас нөгөө хумс чи амар гоё мүлчээгүүд өөсөөгөө болоод өгнө шүү дээ. За амартай ч гэлээрээ ингэж гадаргууг нь л ингэж үрчин. За ингэ бүгдийг үрцсэн байна. Тэгээд цайныхаа хөнгөөрөө дахиад нэг арчиж. Гээд. За. Бала. Тэгэхээр ингээ юм хуурай мат гадаргуутай болчихж байгаас дугасаа гелийн гол нь ингээ үрчгээд ингээ ямар ч асуудалгүй. Одоо энэ дээрээ бүгдээрээ өнгөө сонгоё. За. Өнгөнүүдээ сонгоно. За одоо бүгдээрээ амар хааш яаш юм юу заяа. Би энэ чернэлийн хагаа өнгийг авч үзье. За энд ч юм уу те. За голын уран дээр үзье. Гол хэсгэр нь явууллаа. Хувь хүрээ байгаа болохоор ингээл голоос нь тэг гол нь яг нөгөө айлуулах мэдрэмжтэй яхаа кичигээрээ нэг ямар үед нь жоохон хөнгөн дарах уу, ямар үед нь ч жоохон чанга дарж болох уу те. Тэгэд гол нь туршиж үзээрэй. Нэг удаа фейлд нь хоёр дахь сурна. Хоёр дахь нэг учрыг болон гурав дахь сурна те. Тиймэрхүү байдаг болохоор сайн туршаад үзээрэй. За нэг ингээд энэ хэсэгтэн зөвлөхөн дарлаа. Ер нь тойрогносоо нөгөө уусгах хэсэгтээ л угсаал зөвлөхөн дарахыг хичээл л те. За нэг иймэрхүү зөвхөн тэнэр штэ. Тэгэн гутаа юу яа. Энэ болохоор ингээ за үзүүр хэсгийн нэг момбро юм шиг болгоё. Юу чи? Энэ хар өнгө штэ те. Нөгөө талаар нь хар өнгө авч агаад гой холиод усгач. Гол нь нөгөө нэг ресалтад амар чухал одоо төгсгөлийн тэг яаж харагдаж дуусах вэ гэдг нь амар чухал.
төгсгөл нь амар гоё харагдана. Би бүр ихтэй байна. За нэг иймэрхүү. Дахиад нөгөө чернэл ягаана авлаа, нэмлээ. Ингэж уусгагдана. Тэгээд одоо яг энд нэг юм загалтай харагдаад байна шүү дээ, тий? Энэ загалыг яах вэ гэхээр клинсер авлаа. Жохон дээрс нь арчаад өгөн заяа. Тэгжсэн аа. Нэмчин. Асуудал ахгүй хараа. Ингээл ийм юу болгоч. Өөсийг л дороо дарна. Топ 50-сны дараа мараа бол тэгэл ярих юм байхгүй. Энэ уусгалттай бол хоёр талаа мартаж болохгүй сайхан. Тэгэнгүүтээ энэ дээр болохоор энэ дээр болохоор яах вэ? Тэр иймэрхүү санаанууд штэ хүмүүсээ. Би яг энийг ингээд би яг энэ одоо хакийн бодолтыг амар perfect гэж байгаа юм биш. Тэгтээ ер нь тий cool бодолт энтриг бол ингэсгэл чи энэ амар мундагтаа бол биш тий гой хөөрхөн сэтгээд явбал бас юм гой хүл дизайнуудыг бол доороо амархан хийн шүү дээ. За ингээд гой арчаад өглөө. Гой ястай хараа. Энэ чигчээ бол надад амар таалагдж байна. Тэнгуутаа энийгээ болохоор юу ач. За хар омбри тавьчих. Биш ээ. Хар блаш тавиад өгч. Тэнгуутаа яг энэ үед ирэхээр ингээ багсаа сайхан арчиж агаад айтайхан уусгаад. Гэтэ ер нь энэ тэнээр ингээд сайн уусгаас орчвол амар амарчтэй. Airbrush зөв cool харагддаг болохоос биш амар тийм алдагдaltaй. Айгүй их будаг иддэг. Тэгээ баг airbrush зориулаад олон хямдхан будагны сет авч тавих юм уу хайшин тий. Тэгэхээр бас тэгээ дээрэс нь айгүй тийм ажиллагаатай байдаг. Хүндээ нэг өөрчлөлтчтэй ингээл амарлаа гоё юм хийж өгöd аим шиг cool харагдана. Бусдаар бол нэг амар юу бол бас байхгүй шүү. За энийгээ болохоор энийгээ хойдлын бүр ингэж. Хойд скин бүр сайхан ингэж. Тэнгуутаа яана гэж гол нь миний бодоод байгаа юм. Ингэж хайчаад дахиад хар энэнгээрээ артлын явчихна. Тэгээ уусгаад гэтээ нөгөө нэг ингэсэн чи стил чернэл ягаанаас жоохон харагдаж байгаа зү. Бас нэг гарны нэг сет юм байна да тий. Хослуулж маслуулаад. За юм байна. Одоо топ 50 шууд энгийн глосс топ 50. Тэрхээсээ өмнө ингэчи. Тэгээ юм яг зүр цэвэрхэн байдлаа бодож үзээд бүх махан дээр наалцсан байгаа юмнуудаа арилгах чи. Тэгвэл тэрвээ топ хүрчих юм бол тэгээ тэр чигээрээ за орч штэ. Especially за эрхийн ургаал сайн арчих юм байна. Одоо шууд топ 50. Топ тавилаа. За ингэ болоо. За
Бүх юун дээрээ юу ачлаа. Топо тавьцаа одоо ийм харагдчихээн. Тэгэнгуутаа ингээ бүх 60 секунд болцоо байгаа хгүй юу? Тэгэхээр 1 2 3 за зөвхөн энэ хуруунд дээрээ ганцхан дээр нь powder түрхээд үзчихье. Яагаад тэгэхээр бас нэг ганц нэг хуруу содон байвал гоё дээ штэ. Тэгээ энэ Aurora powder байна. Энэ үрх хэсгээ ийм гоё гүлгэр болгож жагаад цэвэрх болгож жагаад энэгээр өөрнө. За энэгээр авлаа. Гол нь энэ нөгөө нэг юу яана? Гол хэсэг нь хар болохоор айгүй гоё ах гэж бодоод. Тэгтээ амар цэнгэр тойдог авчичөө. Одоо яадын те. Яадын. Тэгэж тэ ягаан туяатай зүгээр юм болоо даа. За жинхэнэ надад таарсан Aurora оллоо. Түрүүнийх арай л цэнхэрдсэн байна энэ. Тэгэхээр энийгээ бүгдээрээ арчижээ. Одоо шууд арчаал клинсерээр сав арчлаа. За одоо энэ ингээд нэг жоохон хатан штэ тий. Тэр тэгэнгუут нь шууд энийг явлаа. Хөөе. Арай нэг дөгч штэ тий. Сайхан ингээ үрээд. Тэгтээ ямар нэг юм өрцөн учраас одоо яах нь ах нь. Энийгээ бүгдээрээ хамгаалаад топ тавих нь ах нэ. Юм өрцөн учраас. За топ тавих. За тэгээд өнөөдрийн нөгөөний лайнд ашиглагдах металл жил бол энэ байна. Дижилийн. За жил айгуу нарийнхан зурх учраас бүгдээр ямар ч юм powder ашиглахгүй яг юм ориг металл жилээр зурнаа. За энэ багс маань байна. Ямар нэг сүрдээсэн юмгүй. Супер нарийнхан. За энийг гол нь зэрлэг гоё нарийнхан тэгшгэн зурх хэрэгтэй юм шиг. Заавал тэгшгэн биш. Гэтэ ер нь тэгшгэн байвал гоё штэ тийм үстэй. За яг голоосоо авлаа. Гайч. Тэгэнгуутаа зүгээр ингээ хийчих. Тэгээд жоохон ойрхон зурчих. За тэгээ энийг шууд хатаана. Энд гэхдээ ер нь удаан хатдээ штэ. Гэхдээ хаваа амар нэмгэн төрсөн учраас гайгүй. Нэг тэгж удаан биш ах гэж бодож байна. За ингэлээ. Одоо давхарлаад явна. Ингээд тэгээд тэгэнгүүтээ ийм яах гэдэг нь мэддэхгүй зөө. За тий яах вэ? Дахиад нэг сав явъя. Тэнгэж. Тэнгуутаа бас ингэж. Тэгээд за энэ зураас ер нь баг болцсон юм шиг санагдаж байна. Одоо хоёр талынхан. За нэг иймэрхүү байна тийм үү одоо. За энийг дахиад хатаанаа. Намайг ихтэй амир хөрхөн 18-аас 24 насны хүүхдүүд айгүй их үздэг юм лээ. Тэгэхээр надад айгүй гой санагдаад байгаа хгүй юм. Кул юмнууд хийх болгоно тэднэрт илүү гоё байх ах гэж бодоод. Тэгээд зөвхөн тэдэрт тэлдэг угаасаа л одоо энэ тренд болж байгаа дизайныг хүн болгоо ингээд гоё хайкуудыг үзмээр санагддаг байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр би айгүй гоё бичлэг хийж гин гэж бодож байна. Энэ удаагийн бичлэг бол өөрийгөө ч гэсэн бас сорж өөрөө бас шинээр сурж байгаа болохоор энэ дизайныг за ийм болцсон байна. Одоо юу яа?
нэг сонирхолтой юм нь юу биш. За иймэрхүү эндээс ирэх үү? За одоо нэг сонирхолтой юм нь ингэн. Бөөрийнхий зураг хаяна. Тэгээд энэ дээр нь бас за яг 100 хатаагүй ч гэсэн тодорхой хэмжээний ойл хаталт авчаад байгаа шүү дээ. Тэгэнгუутаа одоо яах вэ гэхээр ингэнэ. Энд нь зурч. Ингээ бөөрийг хийдэ. Тэгтээ бөөрийг энд ирнэ. За иймэрхүү. За яг илүү их нэмэх юм бол фильтр гэдэг ах шиг байна. Гэтэ ер нь бол нэг иймэрхүү данзааны байна. Тэгээ бүгдээр одоо дахиад нэг хуран дээр амар туршлагатай ганц үзье за. За одоо энэ дээрээ зургийг за ингэж барьж агаад нэг болохоор нэг гол хэсгээс нь явъя. За тэгээд за магадгүй ингэж явж бас болно. За ингэлээ. Тэгэнгуутаа хаяхгүй энэ үзүүрээ татна. Гол нэм нарийнхан сав гэсэн нарийнхан. За хатаалаа. За ингэж хатаачаад одоо дахиад яах нь вэ гэхээр ингэж зурлаа. Тэгээ энийхээ үзүүрийг бас нарийнхан болгоно. Эхлээд ингэж явж яа төгсгөл нь бас айгуу гоё харагдана гэж бол бас би бодож байна. За. Яг энэ хэсгийг ингээд хасчиж болно л да. Гэтэ надад ингээд ямар дараалал хийж байгааг маань харуул та хэдэд илүү гоё бас ийм загварыг ингээд нэг хийчихэд хэцүү санагдгаа болчих واخ гэж бодоод бараг бүгдийг нь оруулчих шүү за. Одоо энд нэг бөөрийнхээ зураг сэвчээ. Гол нь зүрэн нарийнхан. Тэгэнгуутаа сав татна. Одоо эдрийг өстө сав татъя за. Тэгээд натаадах. За тэгэнгуутаа энийг ингээд зураад авчи. Тэгээд за иймэрхүү боллоо.
Oh my god. Надад жоохон хэцүү байлаа. Гэхдээ яг уу энэ анхных гэхэд надад бол боломжтой санагдаж байна. Дараагийн зуралтууд дээр бол би илүү нарийн зурх бах. Одоо тийм илүү нарийн гаралтаар зурна гэсэн үг. Тэгээд сайжрах бах гэж бодож байна. Одоо энийг хатаагаад бусад дээрээ бас дахиад гоё юм хийцгээе. Эднэр дээр болохоор одоо ийм лайн юу биш заяа. Лайн металл биш, шингэн металл гэх юм уу? Шингэн металл биш заяа. За powder үрье. Powder үрхийн тулд энэ хідэн гадаргуу маань яах нь мат байх ёстой ч гэсэндээ бүгдэн дээр нь энгийн топ тавьсан байгаа учраас дахиад нөгөө бафраараа яг энэ хэсгийг жоох ингэж хөнгөн өрөөд өгч. Тиймэрхүү металл дизайн хийхэд бас заавал ч юм мат топ шаардлагатай гэсэн үг биш ахгүй юу? Тийм болохоор би та хэдэд бас өөр арга үзүүлэх гээд хамаагүй амар их үрж болохгүй тэгвэл нөгөө нэг топ чи илэгдээд будаг руугаа орчих штеп. Энийг бас үрчээ. Энд дэр ч гэсэн нэг юм хийж магадгүй. За үрцэн. За тэгээ дөрмийн дагуу клинсерээр арчлаа. Одоо юу хар пейнтийн жилээ ашиглана. Тэг мөлөг болсон юм хиймэр байгаа хгүй юу? Тэгтээ яг хар пейнтийн жилээрээ энэ хорон дээр нэг гоё юм хийж үзүүлье за. За багсаа явлаа. Ямар тач ингэ тойруулчих юм. Тэгээ повдроор үрхэд гоё цэвэрхэн болгохын тулд энэ хүрээг амар гоё цэвэрхэн багсаараа явнаа. За энэ хойд хэсэг мэдлэг бол хэсэг энэ төр бол ингээ хангалттай. Яа тэгэхээр повдер энэ төр өрх учраас тэр мах хүртлээ бол явуулах шаардлага байхгүй. За тэгэнгүүтээ одоо ингэнэ. Би бас нэг инстаграмаас л оруулж харж ирсэн энэ зургийн инспог. Энэ дизайны зургийг нь голны амар гоё харагдталтай төсгөлтэй яа тэгэхээр юу юм чи? Доороо плаштай байгаа. Тэгэнгуутаа дээрээ повдертай байгаа шүү дээ. Тэгэхээр топ тавил энэ гэж харагдана. Гэдэгт итгэлтэй байна. За. Ерөнхийдөө нэг ингээл нэг юм тий олон юм ингээ бадж байгаа юм шиг 4 5 байхад болох юм болов? Тэгж бодож байна. За нэг иймэрхүү харагдаж байна одоо. За энийг хатаагаад. За тэгээ энэ чихчэн уруугаа болохоор зүгээр л амар цэвэрхэн байлгая гэж бодлоо. Тиймээс зүгээр ингэчээ за. Хойд хэсэг амар цэвэрхэн. Зураа татлаа явлаа. Болоо. Зүгээр л тойруулчих. Тэгээ дараа нь повдраар үрчин за. Мгой цэвэрхэн юм шүү. За. Одоо ингээ повдраа үрий. За энэ дээр жоохон би сурж яаж юу гэж үзээд бас дахиад нэг сая зурж үзсэн. Гэтэ энэ яахавтай л таалагдаагүй. Гэхдээ яг энийг ингээд дахиж арилгахгүй тэр чигээр нь дуусгана. Гэтэ энэ хоёр маань аягүй гоё харагдаж байна надаа. Especially энэ хоёр дахь бүр. I did it. За энэ хоёроо одоо бүгдээрээ повдраар үрэх гэж байна. Ажилд орсгоё. За повдраа авлаа. Сэх энийг өөрнө.
За ийм болж байна. Тэгээ энэ гол нь ингээд дуусаагүй за. Дахиад нэг степ явах хэрэгтэй. Энэ хурууны хувьд. За энийг болохоор яг ингэгээч. За шууд бэлигээр арчсан ч болно хараа. Энэ гол хэсэг зэрхэн болчиход. Тэгэн гот. Ингэнэ. За дахиад хар жилээ авлаа, пейнтинг жилээ авлаа. Яг энэ юунуудаа гоё хүрээлнэ. Атаацсан. Дахиад нэмээд одоо ингээ хүрчихсэн. За. Тэгэхээр нэг арай нэг өөр агааз. Зүгээр л нэг металл биш. Топо тавихаас өмнө яадаг лээ. Энэ хайтлынхаа юмыг сайхан арчих хэрэгтэй. За хумс маань дууссан. Тэгээд энийг оол ингээ янзалж амжихгүй явах нь. Гэтэ яг хуу энэ бас сайн зүйл. Би энэ 5 хумсаа эх 7 хоногт ч юм уу тий. Янзлах ажилтай боллоо. Тэгээд ингээ бичлэг хийж тавих ажилтай боллоо. За одоо хумсаа харуулъя. Ийм болсон. Амар сайн харагдаж байна уу? За хумсаа харцгаая. Хараа. Look at this. Энэ болохоор яг фэлт юм шиг санагдаж байна одоо. Гэхдээ энэний санаа амар хөөрхөн. Энэ хумсны. Тэгтээ юу ахаар юм бэ? Илүү сайн товоолгож өгмөр санагдлаа. Энэ бодолтон дээр. Энэ бол хамгийн анхны зурлага гэхэд perfect яг анхных гэхэд шүү. Энэ хоёр дахь гэхэд бас арай дэжгүй. Тэгтээ нэлээд сайн нарийнхан явуулмаар юм байна. За тэгээ энэ бол ийм цэвэрхэн байгаа надад таалагдаж байна. Нэг нарийнхан металл лайн орсон маань. So done. Одоо би нөхрийнхөө ажил руу явлаа. Тэгээ нөхөртөг уулзаад хариллаа. За тэгээ бичлэгтэйгээ хамт байсан та бүгдэнд нь баярлалаа. Дараачихаа бичлэгээр уулзцгаая. Bye.